Аймгийн гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газар, эрүүл мэндийн газар, 10 хэрэг сумын цэцлэгийн тамгын газраас амьдралын төлөө аавд зөвлөгөөнийг зохион байгууллаа. Аав хүн гэр бүлийнхээ өмнө томоохон үүрэг хариуцлага хүлээдэг. Тиймээс өөртөө анхаарал тавьж эрүүл байж уртудаа наслах ёстойч үүнийг төдийлөн хэрэгжүүлдэггүй. Өврөн аймагт эрэгтэйчүүдийн дундаж наслалтаа 70, эмнэлэг тандах тоон үзүүлэлттэй эмэгтэйчүүдээс 1.6 дахин бага байна. Мөн хүүхдүүдийн хүмүүжилд аавдын үүрэг оролцоо маш чухал. Хүүхэд том болоод ямар хүн болох, бусдад хэрхэн хандах, ямар зан ааштай хүн болж хүмүүжихэд аавын хүмүүжил харилцаа хандлага үйлдэл бүр шууд нөлөөлнө. Өнөөдрийн чуулганаар аавдын хүлээх үүрэг гэр бүлийн хайр аз жаргалыг түгээх хугтгун эрүүл мэндийн талаар ярилцаж, үлгэр жишээ сайн аавдыг тодруулан шагнаж урамшуулжээ. Өнөөдөр яг Монгол улсын өмнө ирчүүдийн тулгамжийн асуудал, эрүүл мэндийг хамгаалах байдал бол үнэхээр дутагдaltaй байгаа гэдгийг онцлоо. Тэгээ бид нар ингээд аавдын өдөрлөгийг хийжээ. Энд нь бас 3-4 лекц уншина. Дараа нь бас тулгамдсан асуудлыг яах вэ гэдэг. Энэ зөвлөгөөнөөс гарсан санал хүсэлтийн дагуу бид нар дахиад энийг үргэлжлүүлээд явуулнаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр ер нь бол аавуудын хувьд бол хүүхдүүдийн хувьд бол хамгийн том гол ноён нуруу, гол рол модель буюу гол үлгэр дуурайл авдаг хүмүүс нь байдаг. Тэгэхээр ер нь бол хүүхдүүд маань бол ямар нэгэн зүйлийг хийж сонсно гэхээс илүүтэй үлгэрлэж сонсч яадаг. Сэтгэл судлаачид хэлсэн байдаг. Ер нь бол хүүхдийн хүмүүжил гэдэг зүйл бол эцэг эхийн үлгэр дуурайллаас бол шууд 80-90% нь хамаарна гэдэг. Тэгэхээр яг энэ байдлаас ингээд хараад үзэхэд бол хүүхдүүдтэй бид нар яг яаж үлгэрлэж чадчихээн. Бид нар яг үүндээ ингээд хүүхдүүдээ сонсож чадж байгаа мó? Хэрэгтэй үед нь хамт байж чадж байгаа мó? Тусалж чадж байгаа мó? Тэгээ ингээд хэрэгтэй үед нь хамт байхын хажуугаар ярилцаж чадж байгаа мó? Эдгээр зүйлүүд маань бол яг эцэгчүүдийн хувьд бол жоохон учир дутагдaltaй байгаатайг бол ингээд сүүлийн үед бас нэлээд анзаарч байна. Өврөн аймагт эрэгтэйчүүд амиа хорлох, осол аваарт өртөх, согтууруулах, мансууруулах зүйлд автах асуудал их байгааг эрүүл мэндийн салбараас мэдээллээ. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 576 хүн нас барсны 63% нь эрэгтэйчүүд байна. Өнөөдрийн байдлаар бол манай аймгийн эрэгтэйчүүдийн дундаж наслт бол улсынхаас нэг бага зэрэг өндөр байдаг. За тэгтээ эрэгтэйчүүдийн маань донд бол яг ингээд статистик тооцоолоор үзэх юм бол ингээд өвчлөл эмэгтэйчүүд донд арай бага байгаа мэт харагддаг боловч яг нөгөө нас баралт төлөө эрсдэлт өртөхөөр бол эмэгтэйчүүдээс 1-2 дахин өндөр байгаад хийн тохиолдол байгаад байгаа. Эрчүүдэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааныг тогтмол зохион байгуулж байна. За эрчүүдэд тулгардаг хамгийн гол асуудал маань ганцаарддаг амьдралын төлөө зөвхөн ар гэрээ гэр бүлээ тижээх гэж хөрөнгө мөнгө олохын төлөө ингэж ажилтдаг аавууд маань байдаг. За тэгээд манай газрын дэргэд сэтгэл зүйч маань 2015 оноос эхлээ ажиллаж байна. Ер нь бол сүүлийн жилүүдэд сэтгэл зүйчид хандаж гэр бүлийн төлөө өөрийнхөө төлөө бүр хүүхдтэй цаг гаргах талаар сэтгэл зүйчид хандсан эрчүүдийн тоо маань харьцангуй нэмэгдэж байгаа. Эрэгтэйчүүд эрүүл мэндийн хайж эрт нас барж байгаа нь амьдралын ачаа дарамтыг хит үрч өөрийнхөө зөнд нь хаягдахтай холбоотой гэдгийг эмч мөрөгчлөлтнүүд хэллээ. Тиймээс эрүүл мэндийн байгууллагад хандхаас гадна сэтгэл зүйчид хандаж байхыг зөвлөсөн байна.